За ороймонд би энд нэг хүнтэй нэг уулзч ажил ярих гал гадаа нэрч өглөөгээл сууж байна. За манайхан орж ирсэнгүүд нь ширлэл төвчл яаж байна. Ширлэл болохооргүй байна уу? Ганц хоёр хүн орж иртэл би ширлэлжлээ байна. Хэдэн ширээ. Бас нэг 5 хүн ч гэсэн илүү сонсчихвол те. Ширлэх туснаад уг нь үзэлт хүмүүс орж ирээд идэв байл шүү дээ. Энэ ширэшээ мэдгүй байсан юм оо. Тэгсэн чинь сүүлд ширлэх тусмаа л үзэлт нь нэмэгдээд идэв байлээ. Тэгээ би одоо нэг лайв эхлүүлэхийн өмнө 20-30 шир хийдэг болчиход байгаа шүү дээ. За 20-30 ч биш бахуу нэг 10-20 шир тэгээ залхуу өрөө. Тэгээ энэ ихэнх нь юу байдаг вэ? Олон дагагчтай группүүд авдгүй юм билээ. Минийхээ шууд хаагаад намайг чинь блоклоод аягүй төвхтэй. Нэг үсаатсан, алсан, хядсан, дээрэмдсэн, залилсан юмнуудаа болохоор амар хурдан нийтлэн. Тэгээ хорон тусгаар тогтнолынхоо төлөө юм хэлэхээр хаагаад намайг блоклон арчаагүй биз та нар. Өөрсдийнх төлөө яваад байгаа шүү дээ. Уг нь амхандаа би өөрийнхөө төлөө биш. Өөрсдийнх нь төлөө хуцаад энэ дарга нарт ад үзэгдээд хүмүүст элдв шалдвараа хэлүүлээд амь насандаа занал хийлүүлээд ингээ яваад байхад өөрсдийнх нь төлөө яваад байхад ганц ширлээд өгөхгүй дээ. Тупой хуюки. Пири дурак гэх юм. Тэгээ усан тэнгүүд айгүй их юм байлээ. За юу ийц гэж завал ингээ залхуурчдаг байхгүй. За манайха би энэ лайвыг одоо Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шатар хууль зүйн дотоод хэргийн сайд энх хоёрт хаяглаад одоо хиймээр байна. За Улаанбал нэвтрүүлэг за Гамбар ток шоугоос өсвөлээд Лодо самбуг Ардс намынхын ивент итгэж санхүүжүүлж ард нь бат байж ирсэн. Ардс намын эсрэг хийж байгаа юмнуудыг байн харлуулдаг. Ардс намынхныгаа одоо инкийн цагаан тагтаамд бэлдсэн асуултуудаар хариулдаг юм байсан. За цензургүй ярилцдаг бол яг одоо Женкогийн Батулгын өөрийн санхүүжил дээр яг тэр хүний нөмөрт мөнх хязгаалan одоо бүх асуудлуудыг ярилцаж хийдэг байлаа. За одоо энэ Монгол Ардын намын томчууд чинь тэр нэг 5-гийн том гэдэг нэг сэтгүүлчтэй болцсон. Юу л бол 5 дээрээ гүгээд очдөг. 5-гийн яг нэг асуултуудын бэлтгэсэн асуултыг асуудаг л да. Тэгээд энэ Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шатар, Монгол Улсын хууль зүйн дотоод хэргийн сайд энэ хоёр яагаад миний урилгаас ингэж цухтаагаад миний бичсэн чатыг ингэж сэндэд уншаад байгаа. Чат мод өчнгүүд уншаад байгаа. Тэгээ блоклохгүй байгаа. Тэгээ хариу өгөхгүй. Хичнээн сар боллоо. Юунд айгаад байгаа та нар? Юунээс айгаад байгаа? Тэгээ миний нэвтрүүлгийн яг концепц буюу үзэл баримтлал нь ямар хэрэгтэй вэ гэдгийг одоо үздэг жоох ухаантай хүмүүс бол ойлгож байгаа. За миний эсрэг талынхан бол цус цэвэр гэдэг дээр л фокуслж байгаа. Ерөөсөө цуснаж ярьдаг фашист тэг нацист үзэлтэн мэтэр ингэж амьтдын тарихыг угаагаад намайг ч одоо хачаа аимшигын амьтан мэтэр гадуур ингэ бичээд байгаа. Гэтэл би үндэстэн бүтэн байхын төлөө эх орон ирээдүй аюулгүй байхын төлөө үр хүүхдүүд маань баталгаатай байхын төлөө Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө тийм үстэй ингээд тусгаар байх юм одоо цус маань нөхөрдөж болохгүй үндэстэн маань бүтэн байх ёстой гэдэг дээр би бол генетикийн шинжлэх ухаан яриад байгаа шүү дээ. Тэнгүүд наад тулгаачууд чинь цус гэгэнгүүт ангаахын шинжлэх ухаан 1 2 3 4 бүлгийн цус яриад яваад байгаа. Тэгэхээр Зандан Шатар дарга за би дараагийнхаа одоо лайвууд дээр бол одоо таны нэг юм сонин үйлдэлүүдийг чинь би дотроо тээгээл хадгалаа яваад байгаа. Яагаад тээгээ хадгалаа яваад байна гэхээр үнэн ч юм уу, худлаа ч юм уу бас яг баталгаатайг мэдэхгүй байгаа учраас би энэ нэг юм таны талаар нэг юм шившигтэй мэдээллүүдийг би зүгээр хилээ хазаад байгаад байгаа юм. Яагаад тэгэхээр би таны нүд рүү нүүр рүү харж агаад
та тэгсэн үү? Та ингэсэн үү гэж асуумаар байна. Тэгээ яг нэг таны өөрөөс чи асуугаагүй учраас би одоо энэ та тэгсэн гэж ярьж болохгүй байна. Яг нүүрнүүдээ харж уулзмаар байна. Атаат тайсан байх юм уу, анд нөхөд байх юм уу гэдгийг шийдмээр байна. Анд нөхөд болохын хувьд бол эх орны төлөө шүү дээ. Эх орны төлөө анд нөхөд болох юм уу? Эсвэл атаат тайсан болох юм уу гэдэг асуудал миний өмнө тулгарч ирээд байгаа шүү. Тэгээ одоо юунд за энэ лайв тасарсан уу? Лайв тасарчих шиг болох юм. За. Тэгэд юу яая? Би жоохон байж байгаа лайв өргөлжлүүлээ. За нэг хөдөлгөөнд орохороо.